сайн байна өнөөдөр мэндийг хүргэе. За өнөөдөр манай байгууллагаар үйлчлүүлсэн 2 үйлчлүүлэгч маань виз 12 сарын 24-нд ингээд амжилттай гарсан байна. За энэхүү үйлчлүүлэгч маань бол бага насны хүүхдтэйгээ орсон, сургуулийн насны хүүхдтэйгээ орсон. Өөрөө бол хуваараа бизнес эрхэлдэг. Туризм гэрээгээр бол орсон. За гэхдээ бас туризм гэрээн дээр бол бас нэлийн зөрчилтэй юмнууд бол маш их байсан. Тухайн зөрчилтэй юмнууд бид нар бас зөвлөгөө өгөөд байгууллагаас нь дахиж мэдээлэл материалуудыг гаргуулад за ингээд 5 сая байршуулад орсон байгаа шүү. За туризм гэрээгээр орж байгаа хүмүүсийн хувьд бол ер нь одоогийн байдлаар гаралтын хувьд бол ер нь бас нийгмийн даатгалыгаа бодвол бас арай жоохон бага байгаа. Хүн болгон туризм гэрээгээр орж байгаа учраас тэгэхээр та туризм гэрээ орж байгаа тохиолдолд гэрээ тодорхойлолт эдрээ бас хангалттай цохолж бичүүлж авах шаардлагатай шүү. Ер нь бол гадуур туризм гэрээ хийн буюу туристчийн бичиг баримтаар оруулж байгаа хүмүүс гэснээр ер нь бол боломжгүй. Яагаад тэгэхээр туристч гэдэг чинь одоо нэг байгууллага нь олон хүнд гаргаад өгч юм бол бас элчинд мэдлэгдсэн гадуур хуурамчаар хийгээд байгаа бичиг баримт бол ямар ч боломжгүй шүү. Та хуурамч материал бүрдүүлэхгүйгээр туризм гэрээгээ өөрийнхөө орлогыг хэрхэн яаж зөв нотолж одоо визэнд орох вэ гэдэг чинь манай байгууллагаас зөвлөд өгчнө. За материал чинь маш шалгаад хүлээлгэн өгтөн бэлдээд баталгаад хаяг анкет зэрэг үйлчлэгийг гаргаж өгөөд ингээд хүлээлгэн өгч байгаа шүү. За энэ хүн үйлчлэгч маань бол одоо зорчтой бэлэн болсон. Хэлээр гарах баталгаад хаяг аваад зөвлөгөө мэдээлэл аваад бас ахин цаашдаа дахиж визэнд ороход ямар материалаар орох уу, хэд хонжирх өгдөг зөвлөгөө мэдээлэл аваад зорчтой бэлэн болсон байна. За одоо ер нь бол маргааш сүүлийн өдөр материал хүлээж авах буюу 31-ний өдөр байгууллагууд бол хагас ажиллах байгууллагууд бас байгаа. За ажиллахгүй бас амрах байгууллагууд байгаа шүү. Та хүмүүс материалаа хүлээлгэн өгч байгаа бол манай байгууллага дээр мэдээлэл аваад материалаа шалгуулад хүлээлгэн өгөх боломжтой газардаа сонгон хүлээлгэн өгөөрэй.